Сайн байна уу? Маад ерөөхдөө айгу нэлээд цэцэг байдаг. Гэхдээ бүгдээрээ өгөхөд байгаа хгүй юу? Тийм болохоор би ингээд Save the Planet гэж бодоод ургамлуудаа арчилж эхлэхээр шийдлээ. Тэгээд хамгийн эхний видеогоор энэ podcast гэдэг цэцгийг аль дээр үед өршлүүлсэн тэг өршлүүлж марцсан байгаа. Одоо бүгдээрээ юм үндэстэй болсон. Тэгээд хөршин солгож үзүүлье. 3-1-ээр нэхлээд хөрсийгээд анхуу хэмээр аваа хөрслийг хийгээд хөрсөө сараа хийсэн байна. Тэг би кофений үр тийм бордоо олоод гэж сонссон. Тэгэхээр жоохон холжиг хөрсөө. Тэгээд ер нь жимс ногооны хаягдал кофений үр ч юм уу юмрхүү зүйл ногоон дамир шимт хичээлтэй байдаг болохоор хаяхгүй байсан дээр хэрвээ гэрчийн цэцэг ногоо байдаг бол за тэгээд жоохон холоод за та сорож эхэлнэ. Тийг авъя. Авахгүй байна. Энэ бүгдийг гаргаад тавьчих дөө. За би баг амар олон оны өмнө ингээд сулгасан баггүй. Сулгасан жоохон өршлөөсөн. Тэгээд эднэрийг хартаа. Бүрхэн жижиг гэлтэй наач гараад ирсэн. So cute. Тэр бүгдээрээ эхлээд нэг юм авч байсан. За тэр нүгээс гарна. За одоо бүгдээрээ яг үндэссний салгаад суулгацгаая. Эхлээд салгаад тавьчих. Хамраа маач байж. Хараарсан мөн үү? Үдэн ингээд үнсээр ингээд иш ишээр салгачлаа. За тэгэхээр одоо суулгаж эхлэе. Энд хэвчээ жоохон идчихье. За гайгүй. За суулгахын тулд ингээд суулгах цаа газраа жижигэн нүх ухна. Ингээд нүх хатгана. Тэгээд энийгээ хийгээд ингээд жоохон түлхээд ер нь үнц нь ингээд булагдсан багт болно дөө. За нэг томсоор амархан хийсэн. Би үлээж чадахгүй. Зөөр хуруугаар хийчих юм. Тэгээд булаа. Энэ голынхыг түр авчаа. Энэс тэ гоё өнгөтэй болсон байна. Үүн ингээд алаг жохор олчулайг гоё харагддаг. Ийм уурт үндэс бол амар хэрэггүй. Тэгэхээр ингээд ер нь ийм хүн үндэстэй байсан ч ургана. Тэгээд энийг урт ядаргаа болоод байвал ингээд тастаж болно. Бүгдээрээ бас ийшээ ингээд налсан байвал жоохон димэх. Тэгэхээр ингээд энэ талын нийшээ, энэ талын нийшээ навчнуудыг зөвлөлээ. Тэгээд суулгалаа. За одоо хоёрхан үлдлээ. Энэ хоёрын навчин жоохон гэмтсэн байна л да. Гэтэ дахиад гоё шин навчнууд гарч ирэх болохоор яа суулгах юм. Нүнал нэлээд замбараагүй суулгачлаа л да. Энэ үндэс хэтэрхий болт. Окей. Тэгээд бүгдээрнгээс нэгт навч ч юм уу гарч ирэхээр баярлах. Тэгээд энэ ч гэсэн үнэхээр өөр саунд ишээ суулгаж болно. За одоо тэгээд бүршмэнд хуураа олохоор бүр шалав нь оруулж болохгүй. Хөрс шалт нь орчин бол үндс нь ингээд ялзарна. Тэгэд ер нь олох нь гэсэн. Тэгэхээр зөвхөн чигтэй олохын тулд ингээд бас зүрсчээ.
Тэгээ бас ингээд навчнууд нь цэвэрхэн тоосгүй байвал их зүгээр. Тэгээ ус татаа жоохон тоос ингээд авчиг. За ингээд хідүүлэн гिचэн суулгасан цэцэг. Хідүүлэн гिचэн жоохон мини суулгасан цэцэг ингэж харагдчихэ. Юу хумсаг хартай. Гэтэ суулгахдаа нэг юм анхаарах хэрэгтэй байна. Агуу тийм ингээд за хоорондын зайнуудын их анхаарах хэрэгтэй санагдлаа. Тэг би яг анх удаа л цэцэг суулгаж үзчихээн. Тэгээд яг тийм амар хэцүү ажил бол биш ээ. Гэтэ жоохон туршлага хэрэгтэй байна. Тэгээд энэ цэцэг маань хэр урахыг 90 сарын дараа харцгаа. Маш таа. Тийм. Манай эрт зөндөө би бүр нэрийн ч мэдгүй цэцэгнүүд олон байгаа зав. Тэгээд тэднийг бүгдийг амар гоё ургуулмаар байгаа. Тэгээд мэрэгчлийн хүмүүс ингэж заа зөвлөлнө би их баярлах болно. Баяртай.